2008 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамгийн их бохирдуулагч болох нарийн шишлэг тоосон зэрэг эрүүл мэндтэй холбосон судалгаа байгаагүй. Тэгэхээр Бээжинд хийсэн ийм судалгааг Монгол оронд давтаж үзэхээр судалгааны баг ажиллаад энэ багт би судлаачаар ажиллах боломж олдсон. Үүнийхээ дараа юу гэж харсан бэ гэхээр яг тухайн үед бол агаарын бохирдлоор нарийс судалсан судлаач нар маш бага байгаа байна. Мэргэжлийн нарийсч бэлтгэх шаардлагатай байна гэж үзээд Бельгийн Ван тус руу яваад яг энэ агаарын бохирдлын чиглэлээр сураад ирсэн байгаа. Тэгэд ирээд энэ судалгааныхаа ажлын үр дүнг анализ хийгээд үзтэл агаарын бохирдол нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 5-аас 20 дахин их хэмжээтэй байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ нь ийм төвчнөөс илүү байх юм бол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Энэ нь ихийнхээ эвлээд байгаа хүүхэд байна уу, 80 настай хөгшөд байна уу, хэний ч бид энэ агаараар амьсгалах юм бол сөргөөр нөлөөлж өвчлөлт үүсгэдэг гэсэн. Жишээлбэл ураг зулбах хүртэл аюултай. Энийг бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй Лос Анжелесийн судлаач нар судлаад гаргачихсан байгаа. За дээрэс нь манайх зүрх судасны өвчлөл бол нас баралтын болон өвчлөлийн тэргуулт 5 шалтгаанд байдаг. Энэ бас агаарын бохирдлоос үүдэлтэй гэдгийг дэлхийн болон Монголын судлаач нар гаргасан байдаг. Энийг хүмүүст дуу хоолойгоо ерөөсөө хүргэж чадахгүй судлаач нар тийм байгаад байсан. За утааны бохирдол их байгааг мэдснээс хойш шийдвэр гаргагч нар алхам хийж эхэлсэн. За иргэд бол бас харьцангуй бас анхаарч эхэлсэн боловч хаана яг аль нь болж байгаа, аль нь болохгүй байгаа юм. Үнэхээр биднэрт энэ сөргөөр нөлөөлдөггүй юу гэдгийг бол мэдэхгүй маш хамтын ажиллагаа маш сул байсан. Би ч гэсэндээ судлаач ирнээ судалгаа хийгээл байдаг шийдвэр гаргаснаас үгээ хэлж чадахгүй. Яг 2016 онд энэ утааны эсрэг жагсаал дээр очиж судлаачийн байр суурийг илэрхийлээд үг хэлсэн боловч яг энэ маань шийдвэр гаргахад хүрсэн үгүй юу гэдгийг мэдэхгүй байсан. Тийм учраас ер нь бол шийдвэр гаргах төвшөнд судлаачдын үгийг сонсох нь маш чухал байна. Хамтарч шийдвэр гаргах нь бол их үр нөлөөтэй байна гэдээ олон улсын практикууд дээр харагдаж байна. Дээрэс нь бол энгийн иргэд бид нар энийг шийдэхгүй бол бидэрт ямар их аюул нүүрлж байгааг мэдэх хэрэгтэй. Энэ нь бол яг одоо байгаа энэ өвчлөлт бидний хараад байгаа эднэр бол яг мөсөн уулын оройтой л адилхан байна. Өнөөдөр бид нар хэдэн хүн уушны хавдраар нас барж ийн, яг хэдэн хүн амьсгал хатгаа өвчнөөр өвчлж ийн гэдэг бол энэ агаарын бохирдлогоо байгаад байх юм бол энээс ч их хүн өвдөн, энээс ч их олон төрлийн шинэ өвчнүүдээр өвчилж дөнгөж төрж байгаа хүүхдүүд 20-30 насн дээрээ уушигны хөгжил нь бол бидний үед төрсэн хүүхдүүдээс дутуу эсвэл эмгэг хөгжилтэй болно. Тийм учраас бид нар яалтчгүй энгийн иргэд бид нар энэ дээр анхаарлаа хандуулж шийдвэр гаргагчны гаргаж байгаа шийдвэр дээр фокуслж юуг нь болж ийн, юуг нь болохгүй байх шаардлага маш сайн тууштай тавьж шийдвэр гаргагч нар бол судлаачдын буюу эрдэм шинжилгээний анализтэй дүгнэлттэй зүйлүүд дээр үндэслэж шийдвэрүүдээ гаргах шаардлагатай. Мөн эрдэмтэн судлаач нараас судалгаа хийгээд орхихгүй энэ үр дүнгуудыг шийдвэр гаргагч нарт танилцуулаад ингээд гурван талаасаа хамтдаа байгаад шийдвэрүүдийг гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөхөд бол маш чухал байгаа. Эмэгтэйчүүдийн нэгдлийн нэг хэсэг байх давуу талыг би олж харсан. Тэр нь юу вэ гэхээр эмэгтэйчүүд бол өөрсдөө тохиолдсон амжилт болон уналт ямар юм болсныг бол маш сайн хоорондоо ярьж хуваалцдаг. Үүнээс гарч байгаа үр дүнд нь бол би тэр хүний гаргасан алдааг дахиж хийхгүй өөрийнхөө зүгээс бол цаг хугацаа хэмжиж байна. Дээрэс нь болохоор олон хүн тушаад үзсэн учраас сайн талыг бас олж харж байна. Өөрчлөлийн төлөө дуу хоолой байна гэдэг нь өөр хүмүүсийг яг энэ тулгараад байгаа асуудал дуу хоолойгоо хүргэж шийдэх хүртэл тууштай явах энэ сэдлийг төрүүлж түүндээ бат итгэлтэй байх боломжийг олох энэ дуу хоолой хэлнэ гэж бодож байна.